Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн явцыг өнөөдөр байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорогоор авч хэлэлцлээ. Ажлын хэсгээс мэдээлэлтэй урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 60 гаруй аж ахуйн нэгж хувь хүмүүс тохирох торгуулийг ногдуулаад байгаа юм байна. Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорогоор урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх явцын талаар холбогдох яамд мэргэжлийн хяналтын ерхий газрын мэргэжчнэртэй уулзаж асуудлыг хэлэлцлээ. Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд тус байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж улсын хурлын гишүүн Эрдэнэ чимэг Наранхүү Баасхүү Бодорчуулуун нарын гишүүдийг оролцуулан байнгын хорооны дарга өөрөө ахлахаар болсон юм. Хууль хэрэгжүүлэх хүрээнд автны орд газруудын 242 лицензийг бүрэн төсгөл зүүлсэн бөгөөд үүний 69 хэсэг нь бүрэн 39 хэсэг нь хэсэгчлэн туссан байгаа юм. Мөн автны шорон ордноос бусад 1400 лиценз бүхий талбайн хил хязгаарыг тогтоожээ. Автны болон шорон ордны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай хэсэгт уурхайн хаалт нөхөн сэргээлт байгаль орчны мониторинг хийх ажлыг эрчимжүүлэх нөхөн сэргээлт хийгээгүй тусгай зөвшөөрөлд эзэмшсэн эзэм холбогдчоор нөхөн сэргээлтийг бүрэн хийх тухайч яригдлаа. Одоо манай улсын нийт нутаг дэвсгэрийн 14% нь тусгай зөвшөөрөлд олгосон бөгөөд тусгай зөвшөөрөлд олох болцоотой байсан 20 орчим хувийг улсын нөөцөд аваад байгаа юм байна. Мөн мэргэжлийн хяналтын ерхий газрын холбох мэргэжлүүдийн хийснээр нийт 60 гаруй аж ахуйн нэгж хувь хүмүүс 250 тэрбум төгрөгийн торгууль ногдуулаад байгааг дуулгалаа. Үүнд автанд орнод олон бусад компаниуд орж байгаа юм байна. Уулын бохирдлын асуудлаар холбогдох яам газруудтай хамтарсан шалгалтыг хэд удаа хийсэн. Нодлонгийн 8 сард хийсэн шалгалтаар орхон голын дээд их буюу юуны Арангаан аймгийн Зингэрсэн нутагт хуулбараар алт олборлж исэн нэлээд олон компаниудыг шалгасан. Үндсэн гэрээг нь үзэхээр бол үндсэндээ Алтан дорнд Монгол газар компаниудтай хууль ёс гэрээ байгуулчихсан. Тухайн талбар нь бол одоо хуулийн давхцсан бүстэй орчихсон. Засгийн 174-р тогтоолоор заасан хилийн зайг зурсаар бол тогтоогдсон ийм газрууд байж байгаа. Дээр нь бол бас компаниуд бол халахвчтай болон шалгалтанд үзүүлэх гэрээ гэсэн маягаар юм 2 гэрээ байгуулдаг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хяналтын байгууллага очоод шалгахаар очиход бол зөвхөн одоо үндсэн компаниас мөнгөний аваад нөхөн сэргээлтийн ажлыг хийж өгж байгаа мэтэр ойлгож төрүүлэх нэг гэрээ. Яг одоо тодорхой үзлэг хийгээд ингээ гарч ирсэн гэрээ нь бол одоо тухайн компаниуд хоорондоо өгөө аваад өгөхөд одоо 20-100 сая төгрөг хоорондоо өгж авалцаад ингээд солилцчихсан ийм гэрээнүүд гарч ирдэг. Ингээд энэ хуулиар хоригдсон талбайд бол хууль бусаар олборлолт явуулсан ийм үйл ажиллагаанаас бол уул уурхай 40 орчим аж ахуйн нэгжийн нийт одоо эрүүгийн эрхтнийг 53 орчим с ิจ гтнийг татаж шалгасан. За үүний дараагаар бол холбогдох хүмүүст яасан болсон байж байгаа. Нэг чинь тодорхойгүй ийм иргэд одоо хэсэг бүлгээрээ нийлж одоо ашиглалтаар олборлох, за алт баяжуулах, угаах ийм үйл ажиллагааг бол зохион байгуулалттайгаар ингэж явуулж байгаа. За энэ бол үйл ажиллагаа талхан зогсоохоор аймгийн мэргэжлийн хяналтын газар бол тодорхой үүрэг чиглэлийг өгч ажиллаж байна. За эдгээр дээр дурдсан тэр 3 одоо бүлэг иргэдийг бол аймгийн цагдаагийн хэлтс мөн цагдаагийн ерхий газарт бол албан тооцоор бол хэргийг нь бол шилжүүлсэн байж байгаа. Ажлын хэсгийн гишүүдийн хийж байгаар хяналт шалгалт хийгээд хэр үр дүнд хүрсэн талаар холбогд байгууллагаас нь асуухад байнгын хорооны дарга өөрөө хариулахыг хүслээ. Хэрэгжих хугацаа бол одоо яг тэдний хугацаанд хэрэгжүүлээд хийчихнэ гэхэд бол бас би зөв хөв гишүүний хувьд бол арай хэлж мэдэхгүй. Түр засгаас үе үеийн их хурл аль болохоор өөрөө ажиллаж байх энэ хугацаанд энэ хуулийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр бид нэг шалгалтаар яваад бүх юмыг хэрэгжүүлээд зогсоочно гэсэн ийм бас ойлголт бас өрөөсгөл байгаа. Энэ бол төрийн олон байгууллагууд хамтын хүчээр маш их одоо асар их чармаалт гаргаж хяналт тавьж байж энэ хуулийг хэрэгжүүлнэ. Энэ цогц арга хэмжээний нэгэн хэсэг манай ажлын хэсгийн үр дүн байх болно гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээд Монгол улсын байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны бүрэн эрхийн хүрээнд байгаль орчны хамгаалах хуулийн хэрэгжилтийг шалгах, хянах ийм эрхтэй. Тэгээд бид бол төрийн одоо байгууллагуудын төлөөлөлтөд явж байгаа. Хяналт шалгалтыг одоо газар дээр нь шаардлагатай бол хуулийн хяналт зөрчиж байгаа уурхай хаах хүртэл арга хэмжээг авах зөв зүйтэй байх гэсэн ийм байр суурьтай байна.
Урт нэгтэй хуулийг хэрэгжүүлэх явцад онон голын сав давах нутгаар байц хүн твээр байна. Цэцлэгдүүл зохих ёстой лицензүүд яг хийвээр уул уурхайн компаниуд хавар үйл ажиллагаа явуулахар бичсэн байлтай байна. Уг нь энэ хуулийн хүрээнд цэцлэгдүүл зохих 1728 тусгай зөвшөөрөл бий. Гэтэл манай засгийн газар албаны компаниудын 242 тусгай зөвшөөрлийг цуцлах талаар ярьж олон нийтийг төөрөгдүүлээд байна хэмээн Монголын гол нутгийн нэгдсэн хөдөлгөөнөөс хурлын үеэр хэлж байгаа юм. Ямар ч тач урт нэгтэй хуулийг хэрэгжүүлэх идэгтэй байгаа боловч үр дүн шууд гарахгүй байна. Эндээс мэддэг.